Мэдчилсэн. Үүнтэй холбогдуулаад улс орноос Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан шилмэл мал хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд малын үйлдвэр ухсах сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр аймаг орон нутагт олон ажил хийгдсэн байдаг. Герфорд үйлдвэрийн өсвөр насны 30 бух, Сэлэнг үйлдвэрийн өсвөр насны 20 бух авчирж уулын бүсийн сумдаас бусад сумдад хуваарлах ажлыг энэ өдөр зохион байгууллаа. Өндөр уулын бүсэд байдаг сум багуудын малчид гол төлөв сарлаг үхрийг өсгөж марлах нь элбэг байдаг. Нутгийн байгальд цагуурын онцлог тохирсон сарлаг үхрийн сүргийн бүтцийг сайжруулах, цус сэлбэх асуудалч тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм. Тиймээс цаашид завхан Архангай аймагуудаас хээлтүүлэгч солилцох ажлыг үе шаттай хийхээр төлөвлөд байгааг албаныхан мэдээлсэн юм а. Ховд аймагт шилмэл мал хөтөлбөрийг аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад бас баггүй одоо хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол бид нэр нэгдүгээрт бол орон нутгийнхаа одоо сайн чанарын малыг одоо овг үйлдвэр ухсаар батлуулах ажил дээр бид нэлээд анхаарсан. Тухайлбал одоо 17 онд Алтаа үйлдвэрийн улаан ямаа, Сутаа үйлдвэрийн хонь, 19 онд бол одоо Мянгад үйлдвэрийн адуу зэргийг бол бид нэр омгоор баталгааж байна. Энэ нь бол орон нутгийнхаа одоо сайн чанарын энэ малыг дотооддоо бид нэр одоо сайжруулагчаар ашиглах юм боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа. Нөгөө тэгвэл өнөөдөр бол бид нэр Герфорд Сэлэнг үйлдвэрийн одоо үнэхээр одоо сайн гэдэг нь тогтоогдсон энэ үйлдвэр ухсааны өсвөр хээлтүүлэгчдийг бид нэр шилмэл хөтөлбөрийнхээ хүрээнд авчираад байна. Үндсэндээ одоо Герфорд үйлдвэрийн 30 бух, Сэлэнг үйлдвэрийн 20 бух ингээ нийтдээ 50 бухыг бол яг энэ Монгол үхэр одоо амьдрах төр байгаль цагуурын нөхцөл бүрдсэн энэ сумдуудаа ерөөхдөө бас үхрийнхээ тоо толгойг одоо бас харьцуулах замаар одоо хуваар хийж ажиллаж байна. За энэ бол ерөөхдөө бид нэр малчтай тооноос чанарт одоо та нар шилжүүл малынхаа үйлдвэр ухсаас сайжруулгээд ингээд яваад байдаг. Үнэхээр одоо малчт маань хаанаас хинээсээ ямар малаа авахаа мэдэхгүй. За авлаа гэхэд яг сонголт нь ямар байх юм? Энэ тал дээр бол бас учир дутагдaltaй ажиллаж байгаа. Ийм учраас орон нутгийнхаа малчтын энэ малын үйлдвэр ухсаа сайжруулах чиглэлд бол бид нар энэ сайжруулж энэ малыг бол бас төр зохицуулт хийж одоо шийдъя. Ингэж байж бол энэ бид нар энэ байгаль орчин талхлагтаад байгаа энэ даацсан нэвтрээд байгаа энэ бэлчээрийн мал аж ахуйгаа бас нэгдүгээр сайжруулах, хоёрдугаар тооноос нь чанар шилжүүлэх энэ үйл явцыг улам одоо эрчимжүүлэх ийм одоо ажил болж байгаа гэж ингэж хэлж болно. Герфорд нь махны чиглэлийн үйлдвэр бөгөөд нядалгааны гарцын хувьд Монгол үхрээс 60%, мах сүүний чиглэлийн Сэлэнг үйлдвэр нь нядалгааны гарцаар 40% ашиг шим өгдөг гэж тодорхойлогддог байна. Ер нь бол манай сум засаг даргын мөрөнгө хөтөлбөртөө тусгаад эсэг малын нөгөө ингээд цус сайжруулах төслөл хэрэгжиж байгаа. Нодноо одоо 30 ухан 45 хуцан ураг, Өлгийн улаан ямаа, Баяд амгийн хуцаар сайжруулсан үхэр бол одоо яг энэ тусгагдаад тулгамдсан байсан л да. Тэгээд одоо аймгийн иргэдийн хурал засаг даргын хамгаалын газрын өдөө аж ахуйн газрын хамтарсан энэ шийдвэр бол маш зөв зүйтэй л гэж бодож байна. Нэг ялангуяа Сэлэнг үйлдвэрийн үхэр бол Монголын зоо техникчдийн хийсэн том ажил байгаа шүү дээ. Одоо бэлчээрийн малд дасан зогтсон. Тэгээ энэ үйлдвэр Герфордын одоо Казахстан талаас орж ирж байгаа энэ цус сайжрах нэг малаас авах ашиг шим нэмэгдэж байгаад бол мал зууч хүний хувьд талархалтай байна. Энэ их сайхан ажил, зөв ажил. Нядалгаан гарц бол Монгол үхрээс одоо Сэлэнг үйлдвэр бол 40% гэж ярьдаг. Герфорд бол 60% гэж байна. Мэдээж одоо нэг малаас авах ашиг шим чинь бараг 40% 60% нэмэгдэнэ гэдэг чинь малчтын тухайн нэгжээс авах орлого одоо энэ бэлчээрийн дац цөөхөн их юм олон малтай байснаас нэг малаас авах ашиг шим нь нэмэгдэж байгаа явдал бол маш үр дүнтэй л гэж бодож байна. Малын чанарлаг байдлыг сайжруулах нь олон талын ашиг тустай. Бэлчээрийн дац хэтрэлтэй нэг малаас авах ашиг шим сайжрах, малчтын орлого нэмэгдэх, зах зээлд чанартай хямд үнэтэй мах сүү нийлүүлэх гээд онцлог олон бий. Тиймээс төрөөс авч хэрэгжүүлж байгаа мал малчид руу чиглэгдсэн бодлогын арга хэмжээ цаг үе олсон үр дүнтэй ажил болж байгааг салбарынхан онцолж байна. За ер нь бол гаргал энэ бол анх юу нь болохоор үйлдвэрийнх нь одоо чиглэл нь бол Герфорд нь бол махны чиглэлийн одоо юм үйлдвэр байгаа. Одоо үндсэндээ манай монголчууд ярьдаг да Казахын цагаан толгойд гэж ярьдаг. Казахын цагаан толгойтыг одоо бас ингэж үржил чимийн үржил селекцийн одоо аргаар Герфорд үйлдвэр одоо орон нутагт өөрөөр хэлбэл Монгол гэсэн үг шүү дээ. Монгол одоо бас Монголын хувийн фермер аж ахуй нэгжүүд энийг бас одоо орон нутгийн нөхцөл тааруулж одоо бас өсгөж үржүүлж байгаа. За Сэлэнг үйлдвэр нь бол яхаарахгүй энэ Герфорд үйлдвэрийн одоо бас Монгол өхөртэй, нутгийн Монгол өхөртэй одоо эвцэлдүүлж
ийм одоо сэлэн гэсэн одоо ийм үйлдвэрийг гаргаж явсан. Энэ нь бол одоо бас яг мах сүний чиглэлээ. За уулын сумууд бол үндсэндээ баг юу олгогдохгүй мөнгө хайрхан одоо сарлагтай сумууд. Тэгээ цаашдаа бол бид нар бол энэ үе шаттай хэрэгжүүлж байгаа малын үйлдвэр ухсааг сайжруулах зорилгоор саяны одоо энэ удаад олгогдохгүй байгаа уулын сумдад сарлагын одоо бас өсвөр насны кээлтүүлэгчийг авч ирж одоо нийлүүлж одоо малын ашиг шимийг чанарлаг байдлыг одоо сайжруулнаа. Шилмэл мал хөтөлбөрийн хүрээндээ сумдад нийлүүлэгдэж байгаа махны чиглэлийн Герфорд сэлэнгүүлтрийн өсвөр хээлтүүлэгч эцэг мал дараа жилээс үр төлөө өгч эхэлнэ. Нэг хээлтүүлэгч малын зах зээлийн үн 4.5 сая төгрөгөөр үнэлэгддэг байна. 1-2 жилийн дотор ашиг шимээ өгч сүргийн бүтцийг сайжруулж эхэлснээр зардлаа бүрэн нөхөх боломжтой гэж үзэж байна.